Зочигчтай маань Сементэрийн орноос мэдээллийг шууд дамжуулж байна. За өнөөдөр нийгмийн эрүүл мэндийн ажлын хэсгийн анхны хуралдаан болсон хурлыг даргалагч Сарн Чулуун гишүүнээс зарим зүйлийг тодруулах гэж байна. Хуралдаанаар яг ямар асуудлуудыг хилэлцсэн бол яг одоо бол ханиад том эд дэгдэлттэй багангийн сурагчид цахим хичээлд орсон байгаа шүү дээ. Энэ үед ямар хариу арга хэмжээ авах талаар өнөөдрийн хурлаар ярилцсан бол. За шууд тэр сэдвүүдээр бол ярилцаагүй. Яг тэр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний тухай хуультай болоод манай бас 2 жил болох ч байгаа. Гэсэн хэдий ч хуулинд заагдсан зарим нэг бүтэц үйл ажиллагаа одоо болтол эхлээгүй, бүрдээгүй байгаа учраас энэ хуулийн хэрэгжилтийг хангуулахтай холбоотой ямар арга хэмжээ авах вэ, юу нь болохгүй байгаа вэ гэдгийг тандан судлаад бодлогын хувьд ямар шийдвэр гаргах вэ гэдэг ийм ажлын хэсэг байсан. За энэ ажлын хэсгээр бид 4 асуудалд анхаарах юм байгаа. Нэгдүгээрт нь сэтгцэн эрүүл мэндийн асуудлыг анхаарна. За хоёрдугаарт нь саяны яг өөрөө чинь хэлсэн урьдчилан сэргийлэлтийн асуудлыг анхаарна. За 3 дугаарт нь хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг анхаарна. За тэгээд 4-т нь хүнс орчны эрүүл мэндийн асуудлыг анхаарах юм. Ер нь энэ хууль өөрөө 9 бүлэг одоо зүйлийг хүндсэн нэлийн том, тэгтээ бас жоохон тунхагийн шинжтэй ийм хууль болсон юм билээ. Тэгэхээр дараагийн төвшөнд бид нар ер нь Монгол бас нийгмийн эрүүл мэндийн хувьд одоо эх 5 жил, 10 жил ямар зурглалаар явах юм. Жишээлбэл ханиад томооны үед бид нар хизээ дэгддэг вэ, хизээ хүүхдүүд өвдсөн бид нар олон жилийн статистикээр харчлаа. Тэгвэл бид нар бэлтгэл ажил юу хийх ёстой гэдэг бодлоготой байх ёстой. Энэ зүйлүүдийг жишээлбэл энэ хуулийн хүрээнд байх ярих ёстой байхгүй. Гэтэл өнөөдөр байгаа байдлыг харахад нэмлэгт ингээд ор байхгүй, очор байхгүй, хүүхдүүд маш их өвдөж гэдэг чинь өөрөө бид нар одоо энэ яаралтай тусламж болон урьдчилан сэргийлэх бодлого сайн одоо бүр бэлэн болоогүй байна л гэсэн үг тийм. Нөгөө талдаа манай ажлын хэсгийн гишүүд цаа ямар саналуудыг илүүлэх үү гаргасан төсөвдөр ярьсан байгаа. Жил болгон улсын төсөвдөр нийгмийн эрүүл мэндийн зардал гэж ирдэг юм. Тэр зардал дотор элэг бүтэн Монгол гэдэг юм уу, шүдний хөтөлбөрч байдаг юм уу тийм. Эрүүл Монгол хүн зэрэг хөтөлбөрүүдийн асуудлууд яригддаг. Гэтэл нийгмийн эрүүл мэндийн зардал дээр юу байвал зүгээр гэхээр уул нь хүмүүсийг өвтгөхөөр сэргийлэх. Одоо шивэл цаа эрүүл байгаа одоо чамаагч юм уу бид нарыг одоо дараагийн энэ өвлийн хүүтэнд юу танид өрөхгүй тулд би юг мэдэх ёстой гэдэг мэдлэг дадал хандлагатай холбоотой мэдлэг нөгөө талаасаа миний одоо ажиллаж амьдарч байгаа орчин өөрөө чинь одоо нялх хүүхэдтэй бол хүүхдийн тэр эрүүл мэндийг хамгаалах энэ бодлого руу чиглүүлэх ёстой. Гэтэл заримдаа миний хувьд болон ганмаа гишүүн бид утаа дараа байнгын хороон дээр ярьж ирсэн. Нийгмийн эрүүл мэндийн зардлууд чинь өвцийнхэн дараа юм шиг сонсогдоод байна. Жишээлбэл элэг бүтэн Монгол элэгний эмэнд зарцуулагдаад байна тий. Тэгэхээр эм өвдөлтсийн дараа эм ууж байгаа юм бол тэнд одоо ямар ялгаа байх юм бэ тий. Өвдөлтгүй төлөв байх хэрэгтэй гэдэг. За дээрэс нь эрүүл мэндийн одоо салбарын зардал дээр бид нар эмнэлэг бариад байгаа шүү дээ. Ер нь л яг эмнэлэг барих нь зөвөө хүний амийг аврагч байгаа. Гэхдээ яг энэ шиг бид нар хүүхдүүдэд өвдүүлэхгүй тулд одоо Монгол маш их хоол хүнснээс үүдэлтэй. Одоо хэрэгжилж байгаа тэр одоо юу гэдэг орчны эрүүл мэндийн асуудлууд. Нөгөө одоо тавилганы тэр түрхэц будаг байдаг юм уу те. Дээрээс нь хүмүүсийн хэрэгжилж байгаа хуунцар, сав эдгээр чинь бүгдээрээ хор тавталт хүргээд байгаа гэх мэт. Энэ зүйлүүдийг бид нар ярих чинь өөр нийгмийн эрүүл мэндийн асуудал байгаа байхгүй. За тэгээ хамгийн том одоо өвчлөлийг үүсгэж байгаа жишээлбэл асуудал бол хөрсний бохирдлага жорлон байгаа Монгол улсад судлаачид бол зарим судлаачид Монгол 600 мянган нөхөн жорлон байна. Улаанбаатар хотод гэж ярьж байгаа. Зарим нь 200 мянга гэж ярьж байна. Тэгэхээр энэ жорлонгийн асуудал ч өөрөө хөрсөө бохирдуулаад хөрснөөс бидний усанд бохир одоо бий болоод энэ нь бас бидний өвчнийг ингэж байгаа гэдэг. Гэх мэтээр нийгмийн эрүүл мэндийн бодлогоо цэгцлэх цаг ирсэн. Тэгэхээр энэ ажлын хэсгээр бид нар нэлээд нухацтай ажиллаад ирэх чадвал 10 жилдээ одоо төлөвлөгөө зурглаа гаргана. Энийг зөвхөн гишүүд гэхгүй бид нар дэд ажлын хэсэг үүсгээд төсвийг нь засаглалыг нь бодлогын цэгцэлье гэдэг ийм л ажлын хэсэг өнөөдөр хуралцсан байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөөгөө одоо эхний нооргийг хэлэлцээ тэгээд хоёр дахь удаага бүр нарийн төлөвлөгөөгөө задлаад дэд ажлын хэсэг үүснэ гэсэн үг. Тэгэхээр эрүүл мэндийн яам, сангийн яам гэсэн нэлээд хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэйгээр дараагийн ажлын хэсэг хуралдах нь. Яг үн тий. Боловсролын яам орно энэ дээр тий. Гэр бүл хөдөлмөрийн яам орно, барилгын яам бүгдээр ингээс нь одоо холбоо хамааралтай ажлын хэсгүүдийг өөрж оролцуулах ийм төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг. Дөнгөж сая сургуулийн байнгын ороогоор тэтгэврийн 36 сарын зээлийн асуудлыг хилэлцлээ л дээ. Энэ дээр банкны хувьд хүртээмж асуудлыг та сая хүндлөө тийм ээ. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад наснуудад одоо банкны хүртээмж хэр байгаа талаар та тодрууллаа. Яг энэ талаар ямар өссөн хариултаас авч чадсан болов уу? Тий, яг би нөгөө сая үг бас хэлсэн. За яг энэ асуудлаар би жил баг энэ тэмдэл ер нь их ярьж байгаа да. За харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хамгийн том зовлон бол тоон гарын үсэг гэдэг.
За арилжааны банкуд тоон гарын үсэг яг уу манайх захим шилжилт гэдэг бүх юма захим болгож байгаа сайн хэрэг боловч энэ дунд хэн одоо хохирч байгаа гэхээр хохирч байгаа буюу энэ дижитал хуваагдалд одоо ороод байгаа нэг бүлэг нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмадууд буюу нөгөө технологи хэрэглэж байгаа хүмүүс чинь дижиталынхаа ханы нөгөө талд орчод байгаа. Өөрөөр хэлбэл дижитал хоцрогдол бий болчиход байгаа. За тэгээ энийг бид нар шийдэхэд бол энэ санхүү банкны байгууллагууд бодлогын хувьд бид нар арай ч уян хатаа хувилбартай байхгүй бол болохгүй нэ. Улам бацртаад байна гэсэн үг. За энэ дунд жишээлбэл тэр тоон гарын үсэг байна. За IBAN байна тий. IBAN гэдэг энэ олон орондоо тоог хүмүүс шилжүүлэхдээ хамтдад бол энэ маш ачаалттай төвхтэй байдаг. Хамт гэлтгүй бид нар ч гэсэн ингээд хийхэд төвхтэй байдаг те. Энд чинь хүртээмж واخгүй. Үйлчлэгээ авахын тулд хүнд нэмэлт шат бий болоод л ивэл тэр чинь хүртээмжгүй байна л гэсэн үг те. За зарим үйлчлэгээ хүн авах боломжгүй байвал тэр чинь ялгуулан гадуургаад байна л гэсэн үг. Тэгэхээр одоо дижиталын хувьд дижитал эмзэг бүлгийг бид нар ялгуурлан гадуурч байна. Манай банк санхүү салбар. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн шийдвэр гаргаа гэдэг ийм одоо үгийг хэлсэн байгаа. Тэгээд нөгөө талдаа манай улсын ахмадуудын асуудлыг манай улсын бодлого боловсруулж байгаа хүмүүс манай улсын санхүүгийн одоо мундаг тий гол хүмүүс шийдэхгүй юм бол өөр одоо хэний улсын хүмүүс шийдэх юм бэ л гэж би одоо асуугаад байгаа байхгүй. Тэг жоохон сэтгэл гаргаач л гэсэн юм яриад байгаа. Ерөн дээр тэтгэврийн зээл 36 сарыг нь дундаж хувилбараа гаргаад л тий. За дээрэс нь хэрвээ одоо хамдуудад зориулсан бүтээгдэхүүн байгаа гэдэг нь хариу бичгэн дээр ирсэн байгаа. Тэгээ тэр нь ямар бүтээгдэхүүн юм? Тэгвэл тэрийг танилцуулаад аль тий. За гуравт нь аль нь ч байдгүй юм бол байгаа үүсгээ хүртээмжтэй болгоод аль гэдэг тийм л юм сая ярьсан байхгүй. Тийм. За.